Сургаалт үгс 13 дугаар бүлэг. Мэргэн хүү эцгийнхээ сургамжийг авдаг. Харин басамжлагч нь зэмлэлийг үл сонсно. Өөрийн амнаас гарах үр жимснээс хүн сайн сайхныг амсдаг. Харин итгэл эвдэгчийн хүсэл нь хүчирхийлэл билээ. Амаа захирагч нэгэн амиа хамгаалдаг юм. Амаа айхтар том ангалзуулагч хүн сүрэх болно. Залхуу хүн хүсдэг боловч юугч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ. Зөв шударга хүн худал хуурмаг зүглийг үзэн яддаг бол хар санаатай хүн ичгүүр гутамшигтай зүйлсийг хийдэг. Зөв шударга байдал гимгүй нэгнийг өмгөөлөн хамгаалдаг бол хар санаа нь нүгэлтнийг нэрэгдэг. Юучгүй атлаа өөрийгөө баян болгодог нэгэн байна. Агуу баялагтай атлаа өөрийгөө ядуу болгодог өөр нэгэнч байх юм. Хүний баялаг өөрийнх нь амийг золиослж магадгүй. Харин ядуу хүн аюул занлыг үл сонсно. Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин хар санаатны дэмлүү бөхдөг. Их зан маргаан тэмцэлтэнд л хүргэдэг. Харин зөвлөгөөг авахстад мэргэн ухаан байна. Луйвраар олсон эд хөрөнгө хорогдно. Харин хүч хөдөлмөр шингэсэн бол аривжина. Хүлээгдсэн итгэл найдвар зүрхийг өвчлүүлдэг бол биелсэн хүсэл амийн мот болоо. Үгийг үл тоомсорлагч нэгэн өөрийгөө өрн дунгаж бүү хэрэг. Зарлиг тушаалаас эмээгч нэгэн шагнал хүртэнэ. Мэргэн хүний сургаал амьдралын ундрах бөгөөд үхлийн занганаас холдуулдаг. Сайн ойлголт хүндэтгэлийг төрүүлдэг. Харин итгэл эвдэгчийн зам бэрх ажээ. Хэрсүү хүн болгон ухаанаар үлддэг бол мунхаг хүн мунхаг явдлаараа сайрхдаг. Хар санаатай элч гай зовлон дунана. Харин итгэлт элч ил алшлыг авчирна. Сайхалгыг үл ойшогчийн дээр ядуурал ба гутамшиг ирнэ. Харин зэмлэлийг ойшогч хүн нэр хүндтэй болно. Биелсэн хүсэл нь сэтгэлд амтад бурам аж. Харин муухай хүмүүс бузар муугаас холдохыг жигшин зэвэздэг аж. Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин муухай хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсна. Гай зовлон нүгэлтнүүдийг мушигдаг. Дэвжин дээшлэх нь шударга зөв хүмүүсийн шагнал юм. Сайн хүн үр ач нартай өв үлдээдэг. Нүгэлтнүүдийн эд баялаг шударга зөв хүний төлөө хуримтлагддаг. Ядуу хүний тариан талбайд үр тариа ариун ургаж болох ч гэсэн шударга бус байдал түүнийг хосруулна. Саванаас хэлтрүүлэгч нь хүүгээ үл хайрлагч юм. Харин хүмүүжүүлэхдээ хичээнгүй нэгэн хүүгээ хайрладаг хүн мөн. Шударга зөв хүнд хоол хүнс хангалттай байдаг бол хар санаатай хүний ходоод хонхолцно.